сонгосон маск бол Mediheal-ийн Tangnamu Podi White Mask байгаа. Болох юм бол энэ маскыг хэрэглэхдээ зүгээр хэрэгэлдэг үү? Өөр ингээ YouTube-ээс харж байгаа нэг арга олсон байхгүй юу? Тэр нь маскны эссенсийг импрүү жижигхэн аяганд хийж агаад ийм одоо дүрхэж болдог ийм зүйлийг хэрэглээд нүүрэндээ түрхэнэ. Амар шингэн. Гоё. Үнэр юм хурц биш. Маскны нэмгэн зузааныг харахад бол нэлийн зузаавтар байна. Солонгост бол зүгээр маск тавихад нэг цаг бол яг чиглэгээ авч явждаг аахгүй юу? Монголд бол юу нэг цагын мандтай яг 15 минут гэхэд чиг нь арилж байгаа юм. YouTube-аас хайгаа үзсэн чинь олсон арга нь саяны эссенсийг нь төрүүлээд маска шахаж агаад аяг бэлдээд нүүрэндээ төрүүлээд төрсний дараагаар маска тавина. Яг ингээ үлдэгдэл хэрэг бас эссенс үлдэн штэ. Нэмээд ингээ төрхөд өгч. Уутаар хийгдсэн нүүрний коба гэм бэлээ. Тэрийг давхарлаад тавьж өгөх юм бол маскны чиг нь анаар авч маскны яг үр дүнийг илүү сайн харж чадгаар бэнд шүү заяа. Маскны зориулалт арсны өнгийг цайруулахад зориулагдсан гол үндсэн орцсон ч гэсэн тийм зориулалттай. Орц бид хүсэж байгаа хүмүүс нь заавраас харж болно шүү.